Бус нь болохоор зэрэг бүгд багийн багш одоо байж байгаа. Тэгш хамран сургах гэсэн ойлголт боловсролын тухай хуулинд орсноор зарим тохиолдолд хүүхдийг хохироож байгааг хүний эрхийн комиссийн ажилтнууд болоод Дархан сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш нарын уулзалтаар хөндөглөө. Тус сургуулийг тусгай хэрэгцээт сургууль байсныг бойлуулж ерөнхий боловсролын сургууль болгосон. Гэвч энэ сургуулийн энгийн ангид илслэн орох сонирхолтой хүүхэд бараг байхгүй. Хөдөө орон нутаг ойролцоо аймаг сумдын айлөрхөө дотор байртай гэсэн үндсэн дээр нь тус сургуульд хүүхдээ өгдөг байна. Мөн харьяаллын дагуу сургах сургууль бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах ёстой болсноор нэгэнт ачаалал дийлэхгүй байгаа ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн 30-40 хүүхэд дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэмэгдэхээр түүнийг хэрхэн сургах, ямар цаг гаргаж ганцаарчлан заах вэ гэдэг асуудал ямар ч хариултгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хий дэмий хохирсоор байна. Манай сургууль чинь ерөнхийдөө уул нь бол манай сургуульд энэ Дархан аймгийн 7 дугаар багийн иргэдийн хүүхдэд сурах хэрэгтэй. За гэтэл нөгөө тусгай өмнө нь тусгай хэрэгцээс хүүхдэд сурж ирсэнтэй холбогдуулаад нийт сурагчдын маань 78% нь бол харьяаллын бус хүүхдүүд байдаг. За гэтэл боловсролын ерөнхий хууль хэрэгжиж ирснээс бол одоо бид нар харьяаныхаа хүүхдүүдийг ингээд сурах хэрэгцээтэй болсноор өөрөөр хэлэх юм бол энд сурж исэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоо ер нь бол дахиж одоо бүлэг нээх, дахиж нэмж хүүхэд авах юм боломжгүй болж байгаа учраас өөр өөрсдийнхээ харьяан дээр очиж байгаа сургуульдаа сурах юм боломжтой болж байгаа. За гэтэл 6 хүний одоо бүр юм алган үргэлжил ирсэн байна. Ингээд заавал одоо аваач гэдэг. Сая бид нар дунд ангитай болохгүй гээд 2 түрүү жил манай сургууль 9 дугаар ангид сурсан 10 дугаар ангид сурах боломжгүй 2 хүүхэд маань ердийн сургууль руу очсон байж байгаа. Тэгээд заавал ингэж буцааж аваач гэсээр хагаад ингээд 9-өөс 12-ийн Б гэсэн юм тусгай бүлэг бол хичээлж байгаа. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд сураад явах боломжтой байдаг. Харин хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд энгийн ерөнхий боловсролын сургуульд сурахад 30-40 сурагчтай багшид тэр хүүхдэд ганцаарчлан сургуульд орох боломжгүй. Хуулиар хүчээр тулгсан боловсролын системийн гажуудал багш хүүхэд эцэг эхчүүдийг хохироож байна. Одоо ер нь бол манай засаг дарга 2023 оноос хойш 2 удаа одоо манай Дархан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 7 дугаар цэцэрлэг 12 дугаар сургуулийг тусгай хэрэгцээ сургууль болгож өгөөч гэх хүсэлтийг бол яамд тавьсан байлээ. За гэтэл яамнаас бол боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тийм боломжгүй гэдэг хариуг бол 2 удаа өгсөн. Энд байж байгаа энэ ялангуяа хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд бол ердийн ерөнхий боловсролын сургуульд сурч ирсэн даруул дасан сурсан орчиндөө энэ орчин бүрдсэн байна. Хоёрдугаарт нь хэрэглээний туршлагатай багш нар байгаа учраас эндээ хичээлвэл илүү одоо үр дүнтэй юмдал амьдралд тий. Жишээлх юм бол 23 оны 4 сард гэхэд одоо манад за баг Монгол улсад баахгүй юм 6 төрлийн бэрхшээлийг дэмжсэн хүүхд хөгжлийн танхим байгуулагдсан. Дээрэс нь хил заслын ингээд өрөөтэй. За хөдөлгөөн заслын бүхий л тоног төхөөрөмжүүд байгаа. Ганцхан багшлах одоо яг энэ хүүхдүүдэд зорьсон сургалт явуулъя гэхээр зэрэг хүний нөөцийн асуудал нь нөгөө одоо тусгай хүүхдүүд зорьсон сургууль биш учраас шийдэгддэггүй бас ийм хүндрэл бэрхшээл байна. За тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс энэ 2 өдөр Дархан уул аймагт ажиллаж байна. Хуулийн дагуу бол бүх одоо сургуулийн ангиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах ёстой. Тэгэхээр гол асуудал энэ дээр юу байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэрийнхээ хажуудах сургуульд сурахад Монгол Улсын одоо боловсролын тогтолцоо сургууль бэлнүү гэдэг асуудал. Эсвэл нөгөө талаасаа ийм тодорхой шилжилтийн дамжих сургуульд хүүхдийг бэлтгэх, сургуулийн орчинг бэлтгэх, арга зүй хэрэгслээ бэлтгэх, эцэг эхчүүдийг бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ийм шилжилтийн үе шаардлагатай юу гэдэг асуудал бол энд хөндөгдөж байгаа. Энэ одоо баримт мэдээлэл Монгол Улсын хэмжээнд болж байгаа үйл явц нөхцөлтэй харьцуулагдаж ер нь цаашдаа бид тэгш хамран сурах боловсролыг яаж илүү хүнд ойр бодиттой үр дүнтэй явуулах юм бэ гэдэг рүү бас одоо чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулах юм аа. Сургалтын хувьд ийм байгаа бөгөөд дээр нь анги тэнхэн багтай дотор байр нь хүрэлцээ мó засвар үйлчлэгээ хийх шаардлагатай гэд баггүй асуудал байгаа юм байна. Дархан сумын засаг даргаас энэ сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож өөрчлөлт хийх талаар тодруулахад мэдээж бол энэ аймгийн боловсролын газраас томхон хэмжээний бодлого гарах хэрэгтэй. За тэгжиж бол одоо 12 дугаар сургуулийг хэв шинж, за дээр нь анги дүүргэлт, за бүтэц зохион байгуулалтыг зайлшгүй шинжлэх шаардлагатай байдаг. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар бол 9 дугаар анги хүртэл одоо ерөнхий боловсролын одоо баг болон дунд боловсролын хүүхдүүд авч ийн ахлах анги байхгүй. За дээр нь бол одоо хэдий боловсролынхоо холбогдох хууль тогтоомж тэгш хамран сургагдах одоо ийм чиглэлтэй за хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ч гэсэн одоо ерөнхий боловсролын бүх сургуулиуд руу шилжиж за ингэж бол одоо энгийн хүүхдүүдтэй хамтдаа
суралцах одоо ийм одоо чиг үүрэг нь байгаа ч гэсэн 12 дугаар сургууль дээр өнөөдөр төвлөрсөн анги танхимуд нь хэвээрээ багтдаг. Нөгөө талдаа бол мэдээж бол шилжиж очсон хүүхдүүд дээр бол тусдаа сургалтын цөм хөтөлбөрүүд, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрүүд гарах ёстой. За дээр нь бол одоо багш, сургууль хөгжүүлэгчдэр нь нэмэгдээд мэдээж бол тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд ажиллаж байгаа болохоор 20% салингийн нэмэгдэл байна. За нөгөө талдаа манай Дархуул аймаг шиг нэгтралтай ийм газрууд дээр цалингийн сан хурж байгаа бол нэмэлт заавал туслах багш авч ажиллуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Энэ асуудлыг ч гэсэн үе шаттай шийдээд ингээд бол одоо боловсролын байгууллага нь бол ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр бид нар бол орон нутгийн зүгээс бол хуулиар бол ууцсан чиг үүргээрээ саналаа маш тодорхой илэрхийлж байгаа. Тэр нь өөр юм ихээр 12 дугаар сургуультай холбогдлоо чиг үүргийг яаралтаны дээр өөрчлөх хэрэгтэй байна. За ингэж байгаа тохиолдолд бол бид орон нутгийн зүгээс ямар одоо санхүүжилтийнхээ дэмжлэгийг үзүүлж орж ирэх бэлэн байна гэдгийг бол боловсролын байгууллагын удирдлагууд дээр нь тавьж байгаа. Бааз сүрийг нь бэлдээгүй байж ялангуяа Улаанбаатар дархан гэсэн төвлөрөл ихтэй газруудад олон сурагчтай ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхд нэмж өгөхөөр багш хэрхэн тухайн хүүхдийг бусад хүүхдүүдээс илүү анхаарч сургах вэ гэдг нь ойлгомжгүй. Хүүхдэд болоод эцэг эхчүүдэд хохирол хүндрэлтэй залд боловсролын ерөнхий хуулинд тусгагдсанаас шалтгаалan хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах үйл явц бантан болж байна.